Сайн байна уу? Аврора Монголитой холбогдлоо. За би байнга автгаас нь би захиалганд оруулчихлаа. Захиалгын явлаа баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ингээ Аврора Bright-тэй. Ихч маань бол миний ихч бол ингээд юунаас нь захиалчдаг. Лаванда бол энгигс хоёр төрлөөс нь захиалчдаг. Энүүгээрээ тэгээ хүүхдийн хувцагаа өнгөтэй хувцаа угаа шийдчихдэг. Гэтэ манай бүтээгдэхүүнийг бол хэрэглээд цогцсон гэсэн үг. Хэрэглээд үнэхээр гоё хаашааж байгаа. Уур амьсгал нь яг энэ юу шиг өнөр санагдаж байна надад. Аврора Bright-аар хувцаа угаасны дараа нэг ийм гоё цэвэр нэг ийм гэт нэг амар гоё мэдрэмж төрүүлдэг. Яг тэрийг нь одоо энэ хэсэг маань яг энэ байгаль надад яг мэдрүүлж чадчихжээ. Тэгэхээр за гэрийнх нүдэн дээр бас амар юу санагдаж байна. Айжи. Ямар хүчтэй би энэ чинь юм бэ? Хотчиг тийм амар дулаах юм алга. Сайн байна уу? Энэ нохоо. Бурхан минь. Юу Аврора Bright араа буулгын унтгаас бид нар таныг өөрөө зориод ирлээ. Зүгээр үү? Тэгээд энэ уцаар бичлэг хийгээд байгаа. Зөвшөөрж гинүү та. За ямар ч орё. Дулаацъя. За ороод. Яа маань бодгорыг. За ингээд ямар ч айлд ороод ирлээ. Юу нэг бид нар нэг юу яаж байгаа. Энэ танд яг өөрийн биеэр хүрэл гэдэг шалтгаанаа тайлбарлах гад. Нэг ганц нэг хоол мол хийгээд идэв гэсэн та хэрэг анзаарсан манай пэйжээс. Тэгээд бидэнд нэг шин санаа орж ирээд яг одоо ингээд хүргэлт хийж байгаа ингээд нэг айлаа сонгоод одоо тусгай дугаар гэх юм уу тусгай хүргэлт хийх юм нэг тийм жижигхэн хэмжээний контент хийгээ танаа галтайгаа би одоо эцэг тэгээд тантай хамт чийж магадгүй ганцаараа чийж магадгүй яг ороод би яг юун дээр ажиллаж чадах вэ гэдгийг харна. Тэгээд оройн мэдээж орой болсон байгаа ч оройны хоолыг хийн. Тэгээд бас та нар ямар хоол хийх юм бэ мэдээж хүүхдүүдтэй тусдаа хоол хийх юм уу гэдгийг ойлоо ярилцж байгаа. Хоол хийвэл та зөвшөөрөх үү гэж асуух гэдэг хоолыг. Тэгээд та хариугаа хэлэх үү? Танд хэцүү биш бол зөвшөөрөөч. Харин гоё шүү дээ. Миний хоол оройн хоол хийх бол ямар хоол хийх вэ? Юу хийх вэ? Эцэс ахтаа. Тэгээд хоол хийгээд ирэх зөвшөөрнө. Ямар гоё. За тэгвэл энэ удаа оръё. За ингээд айлд орж ирээд гоё идээг амслаа. Одоо хөрөгчрүүгээ яв. Зя ногоонууд. Шууд ингээд сонгоод авчих болох уу? Юмнуудаа хийх гэж байгаа юмнуудаа. За би өвлий хийж ирсэн байгаа юм чинь гоё юу яана. Энэ розмари яг нүдэнд харагдаж байна. Энийгээр гоё яг тэр гол махнаас нь авч байгаа гоё стик шарж байгаа. Тэр ногоонуудтай. Ваа, за энд бол бүр гоё юмнууд байна гэж боддоо. Энэ нь одоо юу? Энэ бүх ногоо жимс энэ хоол хүнсийг та худалдаж авсан уу? Эсвэл өөрөө яг гараараа хийсэн үү? Яг хөө зарим нь хийгээд зарим нөгөө авсан юм байгаа л да. Тэгээ одоо энэ бууд шиг энэ өөрөө хийсэн л дээ. Энэ бүгдийг ерөнхийдөө хоол хүнсийг ямар ажилтай юм ямар гоё юм бэ? Ийм хөргөгч. Жимснүүдээ ингээ вакуумдаа тавьсан. Чанараа алдахгүй. Тэр юм бол хуураа хөргөж байгаа. Ваа, за хоороо хөргөгч гэдэг чи юм бэ дээ шүү дээ. За мэдэхгүй шүү. Энэ дээр ингээ нөгөө хөргөчөнд хийх шаардлагагүй бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хийждэг. За. Тэгэхээр энд бас нөгөө амтлагчийн хэсэг байгаа. Амтлагч хэрэг болох юм бол эндээс авч болно. Давс амтлагч одоо ингээд нэрүүдийг нь бичсэн байгаа. Маха янзлаад та ногоогоо угаагаад яах шидэж очиж тоглож ийсэн дээр. Танай хам бол хідүүлээ вэ? Ам бол зургуулаа. Би 4 хүүхэдтэй дөрүүлээ юм хтэй. Маш ихээр гардаг шүү дээ. Айгүй их хэмжээтэй гарна. Тэгээ бохирдлогтой байдаг. Тэгэхээр сайн авгаалгын унтахаар угаах болов гоцнууд нь өнгөө алдах, дуу арилгах, хол бүлдэх асуудал. Одоо ч айгүй харшилтай хүүхдүүд байдаг болсон шүү дээ. Тэгэхээр угаалгын унтахаар дүү сонгохгүй болоод харшил. Зүгээр манай нөхөр бүтээрийн хувцас л байдаг. Тэгээд хүүхдүүдийн хувцас дээр өрөөнд байгаа. Манайх чинь нэг ам бол олон болохоор баг өдөр болгон шахал хувцас угааж байна. Хувцас угаагүй өдөр гэж юу юм байхгүй. Байнгын угаалгын биш ажиллаж байдаг байхгүй. Тэгээд авраараа чинь юу
Одоо өнгөтэй өнгөхгүй тэгээд хүүхдийн том хүнийг бүх төрлийн хувцсыг угаачиж болдог. Тэгээд нөгөө хэмнэлттэй үн боломжийн тэгэнгүүт айгу чанартай газар баггүй. Тэгэхээр би бол одоо тэгэл айгу олон давуу тал байдаг учраас авраараа сонгох туфтаа байдаг. Ир хүн ч гэсэн нөгөө нэг хаяа Холливуд нөгөө нэг гэр бүлд аюу гой дулаан уур амьсгал авчирдیں۔ Шүү. Гэрээ ажил гэдэг бол ачаалалтай санагддаггүй шүү дээ. Тэгээд маш их ажилтай байдаг болохоор амарсан нэг өдрөө гэрийн ажлыг хийгээд тэр нь баг ингээд ядраага тайлаад өнгөрөөждөг ч юм уу тиймэрхүү. Гэрээ ажлаа хийгээд юмаа угаагаад хүүхдүүдээ хараад ингэж хараад нэг бодлоо бас амралт болж өгдөг байгаа. За гэрийн эзэгтэн ажил гэдэг бол маш амаргүй боловч маш их үн цэнтэй ажил гэж боддог. За тэгээд ар гэр үр хүүхд ажил амьдралаа зохицуулаад явж байгаа бүхий л эмэгтэйчүүд маань ер нь бол маш мундаг санагддаг. За тэгээд гэрийн эзэгтэй байх гэдэг ажил бол ер нь бол маш завгүй ажил. Гэхдээ эмэгтэйчүүд маань стрессгүй байж аль болох өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргаж байгаарай л гэж хэлдэг. За хоол идэн болсон. За гоё харагдаж байна. За амсаа. Мөг наацсан юм аа. Тийм үү? Мах гоё шүүслэг. 10-аас. Гоёсон байна. Өдөр. Өөлхөн. Өөлхөн байхгүй. За, минь болсон байна. Супер. Тэгээ маш гоё. Өндөр үнэлгээ авлаа. Баярлалаа. Баяртай. За ингээд манайх одоо ингээд гоё хоол идэм байна. Тэгээд өшөө болон альцчих. Гоё хоолоор зайлаарай. Баярлалаа. За баяртай. За манайх ингээд баяртай баярлалаа. За тэгээд дараагийн айл танах ч гэж болно.